Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ бас л нэгэн маш харамсалтай, одоо хүртэл маш олон асуултуудыг дагуулсаар байгаа нэгэн хэргийн талаар ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. Тоя Корнелийн 24 настай 1994 онд Австралийн Керенс хотод Трой болон Ваниса нарын охин болон мэндэлсэн. Тоягийн хувьд тэрээр маш өрөвч, зөөлөн сэтгэлтэй, тусархуу эмэгтэй. Тэрээр чөлөө цагаараа амьтны асрамжийн газарт сайн дурын ажил хийдэг бөгөөд маш олон гудамжинд хаягдсан, өвдөж зовсон амьтдад тусалж гэр бүлтэй болгож өгдөг. Түүний хамт ажилдаг хүмүүсийнх нь ярьж байгаагаар Тоя ямар ч догшин, ширүүн зан авиртай нохоо аль эсвэл муурыг яаж хийж байгаа л арга ивийг нь олоод сургаад тасгаад авдаг. Амьтадтай маш сайн арга ивээ ололцдог ийм хүн хэмээн ярьсан байдаг. За хэрэг гарах үед буюу 2018 онд Тоя 4 жил үерхсэн Марко гэх найз залуугийнхаа хамтаар болон хоёр нохооныхон хамтаар дөрүүлэн амьдарч исэн. Маркогийн хувьд тэрээр Тоятай адилхан амьтдад маш их хайртай. Анх хосууд бас л амьтны асрамжийн газарт сайн дурын ажил хийж яваад танилцсан байлээ. За 2018 оны 10 дугаар сарын 21-нд Тоя Энди гэх нохоогоо дагуулan Rusty's Market гэх дэлгүүр рүү ороод хүнсээ цуглуулчаад дараа нь нохоогоо далайн эрэг дээр салхилуулж тоглуулахаар ойрхон байх далайн эрэг рүү явсан байдаг. Тэрээр нохоотойгоо хамт далайн эрэг дээр ирэх үед өдрийн 2 цаг болж исэн бөгөөд Тоя Маркотой утсаар яриад 30-40 минут Эндиг тоглуулж агаад буцаад харнаа хэмээн хэлсэн байдаг. Энэ үед харин Марко найзуудтайгаа уулзах гээд нэг найзынхаа гэрлүү нь явж исэн. За ингээд Марко Тоятай утсаар ярьснаас хойш нэлээд хэдэн цаг өнгөрсөн боловч Тоя дахиж Маркотой холбоо бариагүй. Тэр байтугай Марког залгахад нь Тоягийн утас нь унтраастай байгаад исэн тул Марко найзуудаа орхин гэртээ харихаар найзынхаа гэрээс нь гараад явсан байдаг. Ийхүү Марко гэрлүүгээ харих гээд явж явах үедээ Тоягийн машин нь далайн эргийн ойролцоо зогсоол дээр одоо хүртэл байж байгаа гэдгийг нь олж анзаарсан байгаа. Уг нь Тоя өөрт нь хэдхэн минут нохоогоо салхилуулчаад харна гэж өдрийн 2 цагийн үед хэлсэн байтал оройны 10 цаг болж байхад одоо хүртэл түүний машин нь эндээ байж исэн. Ингээд Марко Тоягийн машин дээр нь явж очих үед машин нь бол онгорхой байснаас гадна Тояч тэр нохоонч тэр машин дотроо байгаагүй. За энэ үеэс эхлээд Марко ер нь бол нэг л зүйл буруу байна гэдгийг ойлгож эхэлсэн байгаа. Тэрээр Тояг хайхаар оролдож далайн эргийн эргэн тойронд хэсэг алхсан боловч энэ үед айл хэдийн харанхуй болчихсон байсан тул ганцаараа түүнийг олж чадахгүй гэдгээ мэдээд Тоягийн ээж Ваниса руу залган болоод байгаа бүх зүйлсийг нэгэнгүү тайлбарлсан. Ингээд Ваниса гэрээсээ гарч замаараа Тоягийн ах Жакиг болон мөн аавыг нь аваад гуруулаа хамтдаа оройны 11 цагийн үед Тоягийн машиныг нь олдсон далайн эрэг дээр ирсэн байдаг. Тэднийг ирж явах үеэр Марко цагдаагийн газар руу ч мөн залгаад Тояг ор сороггүй алга болсон талаар тэмдэглүүлээд амьдсан байдаг. За Тоягийн гэр бүлийнх нь далайн эрэг дээр ирэх үед гадаа маш харанхуй байсан тул ерөнхийдөө бүгдээрээ гэгээ орохыг хүлээж агаад гэгээ орсон даруйд Тояг 90 хах ажиллагаагаа тэр дор нь эхлүүлсэн. Энэ үеэр цагдаагийн ажилтнууд ч гэсэн далайн эрэг дээр ирж тэдэнтэй нэгдсэн байдаг. Гэтэл энэхүү 90 хах ажиллагаа эхлээд удаагүй байх үед Тоягийн нохоо Энди холгүйхан байх нэгэн модноос уяатай байж байгаа нь олдсон байгаа. Аз болж Эндид ямар нэгэн гэмтэл байгаагүй. Гэхдээ модноос хүзүүгээр нь хэтэрхий ойрхон уйчихсан байсан тул хөөрхий нохоонд хэвтэгч боломж байхгүй зогсоогоороо байжсэн. За ер нь нохоо нь модноос хэрхэн уяатай байж байгааг олж харсан Марко болон Тоягийн гэр бүлийнхэн шууд л Тояг бол үүнийг хийгээгүй гэдгийг нь мэдсэн байгаа. Учир нь Тоя хизээч нохоогоо яргалж байгаа юм шиг модноос ийм байдалтай уяад өөрөө хаа нэг тийшээ ийм олон цагаар яваад өгөх хүн биш. За ингээд бүгдээрээ үргэлжлүүлэн Тоя гэрэн хайж авах үеэр Тоягийн аав Трой төр зур амархаар нэгэн модны доор очиж суусан. Түүний суусан газар нь болохоор нэг тийм баг зэрэг илс овоолчихсан юм шиг товгор газар байсан байгаа. Ингээд тэрээр өнөөх товгор газар дээр суух үедээ өөрийнх нь суусан газар нь нэг л биш байгааг олж анзаарсан бөгөөд эргэн тойрноо харсан чинь яг л ямар нэг зүйлийг булаад дээрэс нь илс асгачихсан юм шиг харагдчихсан. Тэгэхээр Трой өөрийнхөө суусан нөгөө товгор газрыг гараараа баг зэрэг ухаад үзтэл
хүний хөлний үзүүр доороос нь гарч ирсэн байдаг. Ерөнхийдөө бол энэ үед Трой охиныхоо цогцыг олчихлоо гэдгээ шууд л ойлгосон. Ингээд тэрээр орилж хашгиран тусламж дуудсан бөгөөд цагдаагийн ажилтнууд түүн дээр ирээд элсэн доор булагдсан байдалтай байх 24 настай Тоягийн цогцыг нь олсон байдаг. За тухайн үед хэргийн газар дээр үзлэг хийжсэн цагдаагийн ажилтнуудын хэлж байгаагаар Тоягийн цогцыг харахад л шууд түүнийг нас барахаас өмнө ямар аимшигтай хэрцгийгээр тамлуулсан гэдэг нь бол шууд харагдчихсэн гэж ярьж илээ. Түүний цээжин биеийн дээрээс болон 2 гуйн дээрээс нь за ер нь л бүхэл биеийн дээрээс нь маш олон тооны хутгалуулсан уул мөрөөд олдсон бөгөөд задлан шинжилгээний хариугаар түүнийг хамгийн багадаа 26 удаа хутгалуулж нас барсан хэмээн шүүх эмнэлгийн аль бие осны дүгнэлт гарсан байдаг. Түүний цээжин тус газраа болон хэвлэлийн тус газраа авсан хутгааны шархнууд нь маш гүн байсан тул уушиг, бөөр гээд дотор эрэхтнүүдийг нь бүгдийг нь гэмтээсэн байснаас гадна гэмт хэрэгтэн Тоягийн зүүн хөхөн дээр нь мөн хутгалсан байсан. За энэхүү зүүн хөхөн дээр нь хутгалсан байгаа шархыг эхэндээ бол шүүх эмнэлгийн эмчнэр зүрхэн тус газар нь хутгалж амь насыг нь хөнөөхөөр оролцсон юм уу даа гэж харж исэн боловч бусад шарх авсан газруудтай нь харьцуулаад үзэхэд хамаагүй гүйхэн ерөөсөө ч гүн хутгалаагүй байсан. Тэгэхээр энэ нь амь насыг нь хөнөөх зориулахоор бус харин хөнөөхөөсөө өмнө хохирогчийг хөхөн дээр нь хутгалж яргалан тамалж байгаа нэг хэлбэр нь байсан байх боломжтой хэмээн шинжээч нар таамаглацгаасан байдаг. Цаашлаад Тоягийн биений хаа сайгүй зулгарч шалбарсан байснаас нь харахад гэмт хэрэгтэн түүнийг ийш тийшээ чирж гулдчиж байсан гэдэг нь мөн тодорхой харагдчихсэн. Мөн Тоягийн гарын алган дээр болон гарынхаа ойролцоо хит хэдэн удаагийн хутгалуулсан зүсүүлсэн шархнууд үүссэн байснаас нь харахад тэрээр бие хамгаалахаар бүхэл чадлаараа хичээж исэн гэдэг нь ойлгомжтой байсан. Үүнээс гадна Тояг бүр хүн танихын эцсүү болтол нь зодож тамалсан байсан тул Тояг өмсөж явсан хувцаар нь буюу цайвар өнгийн нэхэмлэн цамц, цэнхэр өнгийн шорт зэргээр нь анх таньсан байдаг. За энэ бүх аимшигтай тамлалт цээжин тус газраа болон хөлн дээрээ хутгалуулсан зэрэг нь түүнийг амь насаа алдахад хүргээгүй. Харин түүний хүзүүн дээрээ авсан хоолоогоо хутгаар зүсүүлсэн шархан түүнийг амь насаа алдахад хүргэсэн хэмээн задлан шинжилгээний хариу гарсан. Тэгэхээр бүр аимшигтай нь гэмт хэрэгтэн Тояг яргалж тамалж ах үедээ амь насыг нь хөнөөлгүй бүх тэр аимшигт өвдөлт зовиурыг мэдрүүлээд хамгийн сүүлд нь хоолойг нь зүсэж амь насыг нь хөнөөсөн болж таарч байгаа. Мэдээж энэхүү Тоягийн цогцос олдох үед түүний гэр бүлийнхэн болон найз залуу за цаашлаад эргэн тойрных нь бүхэл хүмүүс ямар хэцүү байсан гэдэг нь бол ойлгомжтой. Ингээд мөрдөгчөөд энэхүү аимшигтай хүн амны гэмт хэрэгтнийг нэрэн хайх мөрдлөгөө эхлүүлсэн. За Тоягийн цогцос олдох үед түүний төрөвч болон гар утас нь мөн алга болсон байсан тул мөрдөгчдөөд гар утсыг нь шалгаж үзэх боломж байгаагүй. Гэхдээ түүний ашигладаг үүрэн холбооны оператор компанитай нь яриад Тоя нас барахаас өмнө утасных нь байршил яг хаана зааж исэн талаар болон нас барахаас өмнө ямар хүмүүстэй холбоо барьсан талаар мэдээллүүдийг нь олж авсан. Тоягийн тухайн өдөр яг хаагур явсан гэдгийг нь шалгаж үзэхэд өмнө нь хэлсэнчлэн тэрээр эхлээд дэлгүүр орж хүнсээ цуглуулчаад дараа нь нохоогоо аваад өдрийн 2 цаг болж байхад далайн эрэг дээр ирсэн. Харин үүнээс бараг 3 цагийн дараа буюу 4 цаг 50 минутанд түүний утасных нь байршил өөрчлөгдөж эхлэн далайн эрэг дээрээс хөдлөөд Кернс хот руу буцан явж агаад удалгүй 5 цаг 17 минутанд утас нь унтарсан байгаа. Тэгэхээр нэг бол түүний утсыг нь албаар унтраасан, аль эсвэл утасных нь цэник дуусаад унтарсан гэсэн үг. Харин Тоягийн хамгийн сүүлд буюу 3 цаг 17 минутанд зурвас бичсэн хүн нь Марко биш, өөр хүний дугаар болж таарсан. Мэдээж түүний утас нь ерөөсөө олдоогүй тул тухайн хүнтэй яг ямар зурвас бичилдсэн гэдэг нь тодорхойгүй. За ер нь иймэрхүү хүн амны гэмт хэрэг гарсан тохиолдолд хамгийн эхлээд найз залуу, найз бүсгүйг нь хамгийн түрүүнд сэжгэлдэг. Үүний нэгэн адилаар мөрдөгчөд Маркогийн утсыг нь мөн шалгаж үзсэн бөгөөд тухайн өдөр Марко оройны 7 цагаас эхлүүлээд Тоя руу нийт 10 удаа залгсан байдаг. Гэхдээ мэдээж Тоягийн утас нь тухайн үед айл хэдийн унтарчихсан байсан тул түүнтэй холбоо барьж чадаагүй. За тэгвэл Тоягийн хамгийн сүүлд зурвас бичсэн хүн нь хэн бэ гэд мөрдөгчөд утасныхан дугаараар хайж үзээд Тайсон Франклин гэх хэрэгтэй болохыг нь олж тогтоосон байдаг.
Ингээд мөрдөгчүүд Тайсон гэх энэхүү эрэгтэйг олж уулзаад түүнээс мэдүүлэг авсан. За Тоя энэхүү Тайсон гэх эрэгтэйтэй яг ямар холбоотой вэ гэхээр Тоягийн хөлн өвдөөд эмчид очиж үзүүлэх үедээ Тайсон гэх энэхүү эрэгтэй дээр цаг аваад очиж үзүүлсэн юм байлээ. Тэгэхээр Тайсон бол эмч. Ингээд Тайсон Тоягийн хөлийг нь үзэж байхдаа тэд хоорондоо нэлээд их зүйл ярилцаад бүр хин нь Potterhead буюу Harry Potter киноны фэнүүд гэдгээ мэдэлцэж авсан. Үүнээс гадна тэд хоорондоо дугаараа солилцоод энэ өдрөөс хойш хоорондоо зурус бичилцдэг болсон байгаа. Эхэндээ бол тэд зүгээр л ойр зургийн зүйлсээ ярилцаад энгийн л найзуучийг харилцаж исэн бол удалгүй нэг нэгнтэйгээ баг багаар сэтгнэж эхлэн сүүлдээ бүр phone sex буюу холын зайнаас дотн харилцаанд орж эхэлсэн. Тайсны хэлснээр бол хэдийгээр тэд утсаар ярьж холын зайнаас инхүү дотн харьцаанд ордог байсан ч яг амьдрал дээр уулзаад жинхнээсээ тийм харилцаанд бол орж байгаагүй хэмээн ярьсан. Гэхдээ мөрдөгчүүд Тайсноос мэдүүлэг авсныхаа дараа утсыг нь шалгаж үзэхэд Тайсон бол яг үнэн зөв мэдүүлэг өгөөгүй гэдг нь батлагдсан байдаг. Яаж энэ нь батлагдсан бэ гэхээр 2018 оны 10 дугаар сарын 15-нд Тоя Тайсон руу чамайг 5 минутын өмнө явж байхыг чи олж харлаа. Гэхдээ хамаагүй өчигдөр шөнө болсон зүйл нэг их санаа зовхгүй байна хэмээн зурвас бичсэн байсан. Тэгэхээр энэ зурваснаас нь харахад бол өмнөх оройн нь Тоя Тайсон хоёр уулзаад тэдний хооронд ямар нэг зүйл болсон мэт харагдаж байгаа. Тиймээс мөрдөгчүүд дахин Тайсоныг хилцсээр дуудан түүнээс мэдүүлэг авсан ба харин энэ үед Тайсон 10 дугаар сарын 14-нд Тоятай уулзаад тэд өдөржингөө хамт гадуур зугаалаад уулан давраад хамт усан сэлээд орой хоол идчихэд дараа нь Тайсон Тоягийн гэрт нь очиж хонсон. Гэхдээ тухайн орой тэдний хооронд юу ч болоогүй зүгээр л тэврэлдээд унтсан хэмээн мэдүүлэг өгсөн байдаг. За мөрдөгчүүд Тайсны зөвхөн утсыг нь шалгаад зогсоогүй. Түүний компьютерийг нь мөн шалгаж үзсэн. Ийхүү компьютерийг нь шалгаж явах явцдаа мөрдөгчүүд Тайсны компьютер дээрээ хадгалсан байсан аимшигтай ой гутан бичлэгүүдийг нь олсон байдаг. Эдгээр бичлэгүүд нь Тайсны яг өөрийнх нь хийсэн бичлэгүүд биш. Гэхдээ тэрээр өөрөө нэг хориотой вебсайтын гишүүн юм байлээ. За энэхүү вебсайт нь болохоор маш өндөр нууцлалтай яг ямар хүмүүс гишүүнээр байдаг гэдгийг нь олох боломжгүй. Тэгээд гишүүд нь нэг нэгнтэйгээ бичлэгнүүд хуваалцдаг, аль эсвэл нэг нэгэндээ мөнгө төлөөд нэгнээсээ бичлэгнүүд худалдаж авдаг ийм вебсайт. Хамгийн аимшигтай нь Тайсны энэхүү вебсайтаас олж аваад компьютер дээрээ хадгалсан бичлэгүүд нь дандаа бэлгийн хүчирхийлэл үлдэж байгаа. За бүр цаашлаад бэлгийн харилцааны үеэр хэн нэгний амь насыг хөнөөж байгаа ийм бичлэгүүд байсан. Ингээд мэдээж Тоягийн хамгийн сүүлд зурвас бичсэн хүн нь бол Тайсон. Мөн Тоя Тайсон хоёр нууц амиргийн холбоотой Маркогоос нууцаар хоорондоо явуулдаг. За бүр цаашлаад түүний гаж бэлгийн дур хүслийг нь баттгах компьютер дээрээс нь олцсон бичлэгүүд зэрэг эдгээр зүйлсийг нь бүгдийг нь нээлүүлээд аваад үзэх юм бол Тоягийн амь насаа алдсан хэрэгт Тайсон яалтчгүй хамгийн гол сэжигтэн нь болоод ирж байгаа. Тоягийн цогцоонд задлан шинжилгээ хийх үед түүний биенээс ямар нэг бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэхээр шинж тэмдэг илрээгүй. Гэхдээ мөрдөгчд эхэндээ Тайсоныг бэлгийн гаж буруу хүслээ гүйцээхийн тулд Тояг тамалж хэрцгийгээр хүнөөсөн байх магадлалтай хэмээн түүнийг сэжиглэжсэн боловч бүх зүйл удалгүй сэргээрээ иргсэн. За Тоя амь насаа алдахаасаа өмнө хамгийн сүүлд 3 цаг 17 минутанд Тайсон руу орой 7 цагт би чамааг онгоцны буудлын дээрээс тосож авнаа хэмээн бичсэн байсан. Тухайн өдөр Тайсон өөр хот руу ажиллаар явчаад буцаад ирж исэн бэлээ. Ингээд Тайсны утсыг мөрдөгчүүд шалгаад үзэхэд Тайсон тухайн өдрийн оройны 7 цагаас эхлүүлээд онгоцны буудлын дээр ирж байхдаа Тоя руу хит хитэ удаа залгсан байсан. Гэхдээ бидний мэдж байгаачлан Тоягийн утас нь энэ үед айл хэдийн унтарчихсан холбогдох боломжгүй байсан тул Тайсон өөрөө Uber дуудаад шууд гэрлүүгээ харьсан бөгөөд тухайн өдөр гэрээсээ дахиж гадагшаа гараагүй гэдг нь утасных нь байршил дээрээс мөн л тодорхой харагдчихсан байгаа. Тэгэхээр Тайсон нэг Тоятой тухайн өдөр уулзсан гэхээр ямар ч нотлох баримт олдоогүй. Дээрээс нь түүний тухайн өдөр юу хийсэн талаараа мөрдөгчдөд өгсөн мэдүүлэг нь утасных нь байршил болон түүний өртсөн хяналтын камерын бичлэгүүдтэй нь яг таарчилсан. За мөрдөгчдийн дараагийн сэжиглэжсэн хүн бол Тоягийн найз залуу Марко.
Хэрвээ Тоя Маркогоос нууцаар Тайсонтай уулзаж түүнийг хуурч хийсэн бол Марко үүнийг нь олж мэдээд Тояд ууралсан уурандаа түүнийг хөнөөсөн байх боломжтой юу? За тэгвэл бүгдээрээ одоо хэрэг гарах үед Марко яг юу хийжсэн талаар ярьцгаая. Маркогийн хэлснээр бол тэрээр 10 дугаар сарын 21-нд Тоятай утсаар ярих үедээ өөрийнхөө нохойг аваад найзынх руугаа явж исэн. Тэр байтугай найзынхаа гэрлөө явж явах үедээ Тоягийн машин нь далайн эргийн ойролцоо зогсож байгааг олж харсан байгаа. Гэхдээ тэрээр машиныг нь олж харчаад Тоя дээр бол явж очиагүй. Учир нь түүнийг нохоогоо салхилуулчаад буцаад харина гэдгийг нь мэдчихсэн тул зогсолгүй шууд цааш найзынхаа гэрлөө явсан байгаа. Ийхүү Марко найз Жой дээрээ ирээд тэд хамтдаа Маркогийн нохойг нь аваад ууланд авирахаар уулын зам руу явцгаасан. За тухайн үед Маркогийн утсан дээрээ авсан зурагнууд болон түүний утасных нь байршил тухайн үед яг хаана зааж исэн зэргээс нь харахад тэр үнэхээр л ууланд авирахаар гарсан гэдг нь бол үнэн. Ингээд тэд ууланд алхаж агаад уулнаас буугаад буцаад машин дээрээ бараг ирж явах үедээ Маркогийн нохой нь ойр хавьд нь харагдахгүй байгаа гэдгийг олж анзаарсан байгаа. Уг нь Маркогийн нохой нь тэднийг маш ойрхон дагаад явж исэн боловч гэнтхэн л алга болчихсон. Тиймээс Марко найзтайгаа хамт нохоогоо бараг 20-30 минут хайжгаад орой болоод харанхуй болоод эхэлсэн тул энэхүү уулнаас нь холгүйхан байх Моник Тоби гэх хоёр найзынхаа гэрээс нь очиж том гэрэл авч ирэхээр хоорондоо тохиролцсоосон. За Моникийн хэлснээр бол оройны 7 цагийн үед Жой ирээд тэднийхээс гэрэл аваад явсан. Харин энэ үед Марко түүнтэй хамт ирээгүй хэмээн мэдүүлэг өгсөн байдаг. Харин Маркогийн хэлж байгаагаар тэрээр Жойг Моникийн гэрээс очиод гэрэл аваад ир гэж явуулчаад өөрөө машин дотроо үлдээд Тоя руу хэд хэдэн удаа залгсан боловч бидний мэдж байгаачлан утас нь унтраастай байсан тул холбоо барьж чадаагүй. Ингээд Жойг гэрэл аваад буцаж ирсний дараагаар тэд уулын зам руу нохоогоо хайхаар дахин явцгаасан бөгөөд 30 минут орчим нохоогоо хайсан боловч харамсалтай нохоогоо олж чадаагүй. Тиймээс тэд уулнаас буцаж бууж ирээд Моник Тоби хоёрын гэрлөө очисон байдаг. За Моник Тоби хоёрын хэлснээр энэ үед Марко нэлээд ууртай, бухимдсан байдалтай харагдчихсан. Нэгдүгээрт Марко нохоогоо ууланд алдсан болохоор араас нь санаа зовох нь мэдээжийн хэрэг. Гэхдээ бас тэрээр тухайн үед Тоятай холбоо барьж чадахгүй байгаа талаараа найзуудтай хэлж үүндээ нэлээд бухимдсан байдалтай харагдчихсан. Энэ үед Моник Тоби хоёр байшиндаа засвар хийжсэн тул Марко Жой хоёр тэнд нэг их удаагүй тэднийхээ сөдлөөд Жойн гэрт нь ирээд ганц хоёр шар ариг ууцгаасан байгаа. Ингээд үүний дараа Марко гэртээ харахаар Жойн гэрээс нь гараад явсан. Ийхүү буцаж явах замдаа өмнө нь хэлсэнчлэн Тоягийн машин далайн эрэг дээр одоо хүртэл байж байгааг нь олж анзаараад машин дээр нь очисноор түүнийг хаа нэг тийшээ яваад алга болсон гэдгийг нь мэдсэн. За Тоя хамгийн сүүлд Тайсон руу зурвас бичхээс өмнө Марко руу мөн зурвас бичсэн байдаг. Тэрээр энэхүү зурвасандаа би орой 7 цагийн үед найзаагаа онгоцны буудлын дээрээс тосон шүү хэмээн бичсэн байсан. Гэтэл Маркогийн хэлж байгаагаар болохоор тэрээр Тоягийн бичсэн зурвасыг түүнийг алга болсон гэдгийг нь мэдээд хайж эхлэх хүртлээр анзаараагүй байсан гэж хэлээд байгаа. Тэр байтугай найзуудтай бүр Тоятай холбоо барьж чадахгүй байгаа болохоор санаа нь зовж байгаа талаараа ч мөн ярьж исэн. Уг нь хэн нэгнээс дуудлага аль эсвэл зурвас хүлээж авах юм бол хүмүүс хамгийн түрүүнд зурвас руугаа орж шалгадаг. Гэтэл түүний Тоягаас зурвас ирснийг нь мэдээгүй байсан гэж хэлж байгаа нь бол мөрдөгчдөд нэлээд сэжигтэй санагдчихсан. Гэхдээ үүнээс өөрөөр бол түүний өгсөн мэдүүлгүүд түүний тухайн өдөр яг хаагуур явсан, утасных нь байршил хаан зааж исэн, за бүр хамт байсан гэрчүүдийнх нь өгч байгаа мэдүүлэг гээд бүх зүйлс яг таг таарч исэн тул мөн л түүнийг энэхүү хэргийн гол сэжигтэн гэж үзэхэд хэцүү. Энд бас нэг зүйлийг дурдж хэлэхэд Маркогийн нохой нь алга болсноос хойш 2 хоногийн дараа олдсон юм бэлээ. Өөр ууланд алхаж явсан хүмүүс нохойг нь олоод Маркотой холбоо бариад гэрт нь нохойг нь авчирч өгсөн. За ингээд Тоягийн аллагын гол 2 сэжигтэн нь хоёулаа алга гарах үед өөр газар өөр хүмүүстэй байсан гэдг нь нотлогдсон тул мөрдлийн үйл ажиллагаа энэ үед нэлээд удаашарч эхэлсэн байгаа. Өмнө нь хэлсэнчлэн Тоягийн утас нь 5 цаг 17 минутанд унтарсан. Тэгвэл үүнээс 27 минутын өмнө буюу 4 цаг 50 минутаас эхлээд Тоягийн утасных нь байршил өөрчлөгдөн далайн эргээс буцаад Кернс руу явж байгаа нь харагдчихсэн шүү дээ. Шинжээчдийн таамагласнаар бол Тоя энэ үед айл хэдийн нас барчихсан байсан.
Тэгэхээр гэмт хэрэгтэн түүний утсыг нь өөртөө аваад явж исэн байх өндөр магадлалтай. Ингээд мөрдөгчөд Тооягийн цогцос олдсон далайн эргээс Керенс рүү очих хүртэл ганцхан зам байдаг. Тэр замын хяналтын камерыг нь нэг нэгэнгүү шалгаад 4 цаг 50 минутаас эхлүүлээд яг ямар машин тэрхүү замаар Керенс рүү явж исэн гэдгийг нь шалгасан. За ингээд шалгаад үзэхэд ер нь бол тухайн цагт нийт 219 машин тэрхүү замаар Керенс рүү явсан байдаг. Үргэлжлүүлэн мөрдөгчөд 4 цаг 50 минутаас эхлээд 5 цаг 17 минут хүртэл Тооягийн утасны байршил нь яг аль зам дээр зааж исэн тэр бүх замынх нь хяналтын камеруудыг нь шалгаад үзэхэд нийт 70 машин яг тухайн үед Тооягийн утасны байршил зааж исэн тэрхүү газруудаар явж исэн болж таарч байгаа. Ингээд мөрдөгчөд энэхүү 70 машиныг бүгдийг нь улсын бүртгэлийн дугаараар нь шалгаад эцсүүд нь яг ямар хүмүүс байна гэд хөөгөөд үзтэл энэ дундаас нэг хүн тэдний анхаарлыг маш ихээр татсан байдаг. Энэ хүн нь хэн байсан бэ гэхээр Цэнхэр өнгийн Alfa Romeo 159 гэх загварын машин ундаг 38 настай Rajwinder Singh гэх хэрэгтэй. За Тооягийн утасных нь байршил далайн эрэг дээрээс хөдөлж эхлээд унтрах хүртлээр яг хаана зааж исэн нь энэхүү этгээдийн яг тухайн өдөр яг тухайн цагт хаана явж исэн байршлуудтай нь яг таг таарч исэн байгаа. Мөрдөгчөд Rajwinder гэх энэхүү эрэгтэйтэй холбоо барих гээд утас руу хэд удаа залхсан боловч утсандаа болгоогт хариулаагүй. Rajwinder-ийн хувьд тэрээр энтгэхээс ирсэн Австралид нүүж ирээд 9 жил болж байгаа бөгөөд сувилагчаар ажилладаг нэгэн. Тэрээр эхнэр болон 1, 6, 8 настай 3 хүүхдүүдийнхээ хамтаар Innisfail таванд амьдардаг. Ингээд мөрдөгчөд түүнтэй холбоо барьж чадахгүй байсан тул түүнээс мэдүүлэг авахаар гэрийнх нь хаягаар яваад очтол Rajwinder гэртээ байгаагүй. За тэр байтугай бүр эхнэр нь түүнийг ор сургаггүй алга болсон гэд цагдаад тэмдэглүүлчихсэн байсан. Эхнэрийнх нь хэлж байгаагаар тэрээр 10 дугаар сарын 22-ны өглөө эрт гэрээсээ гараад явсан бөгөөд маргааш өглөө буцаад ирнэ гэж хэлээд гарсан. Гэхдээ буцаж ирээгүй тэр чигээрээ алга болчихсон. За мөрдөгчөд түүнийг 10 дугаар сарын 22-нд гэрээсээ гараад хаашаа явсан гэдгийг нь шалгаад үзтэл тэрээр Innisfail-ээс Сидней рүү, Сиднейгээс шууд энтгэг рүү нисэх тасалбар худалдаж аваад дараа нь ажлынхаа найзыг гуйн онгоцны буудлын руу хөргүүлээд оройн 10 цаг 30 минутанд Сиднейд эгчийнхаа гэрт ирсэн байгаа. Харин дараагийн өдрийнх нь өглөө 11 цагт Rajwinder онгоцон суугаад энтгэг рүү ниссэн. Үүнээс хойш дахиж Австралид ирээгүй. За Rajwinder эхнэр 3 хүүхдээ Австралид орхиод явах үедээ байсан бүх мөнгөө шавхаад аваад явсан байлээ. Өмнө нь хэлсэнчлэн түүний хүүхдүүд нь ердөө 1, 6, 8 настай тул эхнэр нь ажил хийдэггүй. Харин Rajwinder байрны зээл, машины зээл, ер нь бүхэл зүйлээ гэртээ хүүхдүүдэд хардаг эхнэрийнхээ нуруунд дээр нь үлдээгээд ганцаараа зугтсан нь энэ. За үүнээс хойш Rajwinder-ийг эрен хайх үйл ажиллагаа үргэлжилсээр Австралийн цагдаагийн газраас энтгэг рүү холбоо бариад маш ноцтой хүн амны гэмт хэргийн сэжигтнийг хайж байгаа талаараа мэдээлсэн боловч энэ нь нэг их үр дүнд хүргээгүй. Тиймээс сэжигтнийг энтгэг рүү зугтснаас бүхэл бүтэн 4 жилийн дараа буюу 2022 оны 11-р сарын 3-нд Австралийн цагдаагийн газраас Rajwinder-ийг олоход тусалж мэдээлэл өгсөн хүнийг 1 сая Австрали доллараар шагнана хэмээн зарласан. Гэтэл үүнээс ердөө 3-7 хоногийн дараа энтгэхийн цагдаагийн газарт түүний талаар мэдээлэл ирж Rajwinder баривчлагдсан байдаг. Харин үүнээс 4 сарын дараа буюу 2023 оны 3 сард Rajwinder-ийг Австралид авч ирэн шоронд хорьсон. За түүнийг Австралид ирээд хоригдож үеэр нь цагдаагийн газраас undercover мөрдлөг буюу нэгэн цагдаа өөрийн дүрээ хувирган хоригдлын дүрд тоглоод Rajwinder-тэй хамт нэг камерт хэсэг хоригдсон байгаа. Тэрхүү цагдаагийн ажилтан Rajwinder-тэй дотносоод өөрийн хийсэн гэмт хэргээ зохиож яриад Rajwinder-ийг ч гэсэн яриулахаар оролдож исэн. Гэтэл Rajwinder нэгэн сонирхолтой түүхийг цагдаагийн ажилтанд ярьсан байдаг. Тэрээр хэлэхдээ би тэр өдөр далайн эрэг дээр байсан нь үнэн. Тэр эмэгтэйг өөр хэдэн хүмүүст алуулж байгааг өөрийн нүдээр харсан. 2-3 том биетэй залуучууд тэнд байсан болохоор би өөрийн амийг аврахын тулд тэндээс зугтсан. Гэртээ ирсэн хойноч гэсэн би маш их айгаад намайг өөрсдийг нь харчихсан болохоор миний араас хүрээд ирэхгүй гэж айсандаа энтгэг рүү зугтсан. Уг нь цагдаа нарыг жинхэнэ хэрэгтэн олтол нь энтгэхт байжгаад буцаад ирье гэж бодсон боловч мэдээ үзэж агаад
Цагдаагийн ажилтнууд эсрэгээрээ намайг эрен сурвалжилж байгаа юм байна гэдгийг нь олж мэдсэн хэмээн ярьсан байдаг. За Rajvindra-ыг Австралид авч ирснийхээ дараа түүний ДНХ-г авч хэргийн газар дээрээс болон Toya-гийн биеийн дээрээс мөн хумсан доороос нь олдсон ДНХ-тэй харьцуулж үзэхэд Rajvindra-ийн ДНХ-тэй 99.9% таарсан байдаг. Тэгэхээр Rajvindra-ийн зохиож ирсэн бүх зүйлс нь худал зүйлс байсан гэдэг нь ийхүү батлагдж байгаа. За ингээд Rajvindra өөрийгөө гин буруугүй хэмээн мэдүүлэг өгсөөр хэрэгээ хүлээхгүй байсан тул түүний шүүх хурал нь 2025 оны 2 сард эхэлсэн байдаг. За прокурорын талаас ДНХ тестний хариу болон Rajvindra хэрхэн Австралиас гэр бүл ажил төрөл бүх зүйлээ ардаа орхиод зугтсан. Мөн Toya-гийн утасных нь байршил түүнийг нас барсны дараа далайн эргээс хөдлөөд хэрхэн Rajvindra-ийн явж исэн зүгтээ нэгэнгүү таарч исэн гэд эдгээр нотлох баримтууд дээр илүү тулгуурлан ярьж исэн. За яг гэмт хэрэг үйлдэх болсон гол шалтгаан нь юу байсан бэ гэдг нь энэхүү шүүх хурал дээр бараг яригдаагүй. Учир нь таамаглалууд бол байгаа. Гэхдээ гэмт хэрэгтэн өөрөө гин буруугаа хүлээгээд яг яагаад ийм аимшигтай аллах үйлдэх болсон талаараа мэдүүлэг өгөөгүй тохиолдолд угаасаа энэ талаар мэдэх ямар ч боломжгүй. Тэр тусмаа энэхүү хэргийн хувьд Rajvindra-ийн гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нь юу ч байж болохоор ийм хэрэг байсан. Тэрээр угаасаа ийм сэтгцийн өвчтөй гажиг амтан аль эсвэл тухайн үед ямар нэг байдлаар Toya-тай муудалцаад гинтийн уурнасаа болоод амь насыг нь хөнөөсөн. За эсвэл бүр тухайн үед гинт хэрэг үйлдэх гээд хэн нэгнийг хайгаад явж исэн ч байж болно. Toya бол айл хэдийн нас барчихсан, нас барсан хүн мэдээж мэдүүлэг өгөхгүй. Тиймээс үүнийг мэдэх боломжгүй болохоор шүүх хурал дээр яг яагаад хөнөөсөн бэ гэдэг шалтгаан дээр нь биш, харин Rajvindra бол ямар ч шалтгаантай байсан Toya-г хөнөөсөн хүн мөн гэдгийг нь батлахаар ажиллаж исэн гэсэн үг. Гэхдээ энд өөр нэг зүйлийг нэмж хэлэхэд Toya, Rajvindra хоёр өмнө нь нэгнээ огт таньдаггүй байсан гэдэг нь бол мөрдлөгийн үеэр батлагдсан юм байлээ. Тэгэхээр уртнаас сансан ус хонзон ч юм уу тиймэрхүү зүйл бол тэдний дунд байгаагүй. Энэхүү тэд нэгнээ өмнө нь таньдаггүй байсан гэдэг нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан яг юу байсан бэ гэдгийг олж илрүүлэхэд уламл хэцүү болгож исэн. За ингээд Rajvindra-ийн эцсийн шүүх хурал болж шүүгчид эцсийн шийдвэрээ гаргахын тулд бүхэл бүтэн 2 өдрийн турш хуралдсан боловч тэд нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй. Тиймээс шүүгчид энэхүү шүүх хурлыг тарааж дахин шүүх хурал хийхээр болсон. За энэхүү дахин шүүх хурал нь 2025 оны 11 сард эхлэхээр 5 нотоогоор гарчхаад байгаа юм байна. Шүүгчдийн хувьд нотлох баримтуудыг хангалттай гэж үзэхгүй байгаа. Дээрээс нь яг яагаад Rajvindra Toya-г хөнөөх болсон шалтгаан нь мөн тодорхойгүй. Хэрвээ Rajvindra үнэхээр л гин буруугүй бол яагаад Toya-гийн биеийн дээрээс нь бүр хумсныхан доороос түүний ДНХ олдсон юм? Яагаад ямар ч гин буруугүй бол бүх зүйлээ хаяад энтхэг рүү зугтсан юм? За үнэхээр л Toya-г өөр хүмүүс хөнөөж байгааг харсан бол яагаад цагдаа руу залгаж мэдэгдээгүй юм? Дээрээс нь Rajvindra гэмт хэрэгтнүүдийг яг ямар царайтай байсныг нь харж чадаагүй гэсэн нэг иймэрхүү юм яриад байгаа. За ямар ч байсан одоогийн байдлаар энэ хэргийн талаар олон нийтэд дэлгэгдсэн мэдээллүүд гэвэл нэг иймэрхүү байна. Тэгээд 2025 оны 11 сард дахин шүүх хурланд эхлэхээр шүүх хурлыг нь үзэж агаад хэрэгтэй мэдээллүүдийг нь цуглуулад та бүхэндээ ямар ч байсан мэдээлэлнэ гэж бодож байна. Та хэд маань бас энэ хэргийн талаар юу гэж бодож байна? Өөрийн хувийн бодлоо доор сэтгэл хэсэгтүүлдэж бусадтайгаа мөн хуваалцаарай. Өнөөдрийн та бүхэндээ ярьж өгөхөөр бэлдсэн бичлэг маань энэ түрээ дуусж байна. Миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг бол лайка дараарай, subscribe дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинэ бичлэг хийх болгонд та бүхэнд мэдээлэл очих болно шүү. Ингээд дараа 7 хоногийн мигмар гарагт шинэ дугаараар уулзтлаа. Түр баяртай.